байна. Хоёрдугаар хуралдаанд оролцож байгаа нийтийн хурлын төлөөлөгчид аймгийн засаг дарга. Улсын онцгой комиссийн шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй шилжүүлсний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдааныг цахим хэлбэрээр анх удаага зохион байгуулж байна. За хуралдаанд цахимаар 25 төлөөлөгч, танхимаар 15 төлөөлөгч оролцож 95%-ны 16% эрсдэлтэйгээр хурал үргэлжилж байна. Мөн хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба засаг даргын тамгын газрын хилтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаар цахим хуралдааны дэг батлах тухай, хорооны бүрэлдэхүүн ажиллах чиг үүргийг батлах тухай, аймгийг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай, аймгийн засаг даргын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, аймгийн 2020 оны төсөв батлах тухай, 10 дороо бүтгийг 6 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэн тухайн өдөртөө багтааж хуралдаанаа дуусгаар төлөвлөжээ. За хэлэлцэх асуудлын дараалал ёсоор цахим хуралдааны дэг батлах тухай илтгэл мэдээллийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Самдаг Сүрэн нийт төлөөлөгчдөд танилцуулсны дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батхуйг Цэвэн Аравтнаар саналаа хэллээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цэвэн Аравтан хуралдааны санал хэлцэх хугацааг 5 даар нэмэх 1 гэсэн зарчмаар явуулах санал оруулсан хэдий ч дэмжигдээгүй бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батхуйгийн оруулсан саналын дагуу намын бүлгүүдэд зөвшөлдсөх асуудал гарсан тохиолдолд завсарлаг авах хугацааг эхний удаадаа 30 минут, дараагийн удаадаа 15 минут байх. Санал хэлцэх хугацааг 3 даар нэмэх 1 гэсэн зохицуулалтаар оруулах санал нь дэмжигдсэн юм а. Түүнчлэн хуралдааны хэлэлцэх асуудлын 2 дугаарт бичигдсэн хорооны бүрэлдэхүүн ажиллах чиг үүргийг батлах тухай асуудлыг ч мөн хэлцлээ. Бид бас энэ цахим хуралдааныг анх удаа Давд аймагт зохион байгуулж байгаа учраас бас одоо бэлтгэл ажил хангах тал дээр нэлээд одоо ажлын алба бол нэлээд одоо бас олон хоног ажиллаа. Тэгээд өнөөдөр хуралдаан маань амжилттай болж байна. За бид тэр нь цаашдаа энэ цахим хуралдаан хийх учраас цахим хуралдааны дэг гэдэг асуудлыг бид хамгийн түрүүнд батлуулах ёстой. Тэгээд ажлын албанаас цахим хуралдааны дэгийг одоо боловсруулад сая одоо хуралдааны 1-р асуудал болго цахим хуралдааныхаа дэгийг бид бас батлууллаа. Аливаа бол одоо хуралдаан бол одоо дэвтэйгээр зохион байгуулдаг юм хувилтаа. За мөн дараагийн асуудал нь 11 сарын 2-нд хүрэлцэн одоо аймгийн иргэдийн хурлын анх дугаар хуралдаанаар 5 хороотой байхаар одоо төлөөлөгчд маань баталж өгсөн. За энэ 5 хороод бид ажиллах чиг үүргийг нь одоо тус нь бас гаргаж, за мөн одоо тэр хороодын бүрэлдэхүүнийг нь төлөөлөгчдөөс одоо оролцуулаад нэг төлөөлөгч одоо 2 хүртэл хороонд байхаар ингэж одоо хуваарлаад сая одоо 2 дугаар хуралдаанаар бас батлууллаа гэсэн ийм 2 асуудлыг хэлцээд байна. Цахим хуралдааны дэг, танхимын хуралдааны дэг хоёр хоорондоо ер нь зарчим хувьд хэр зөрүүтэй байна. Мэдээж одоо нөгөө төлөөлөгчдийн үг хэлэх хугацаа бол богиносчих шүү. Бид бол байнгын дэг анх дугаар хуралдаанаараа баталсан. За энэ дэгээс цахим хуралдааны дэг онцлогоос шалтгаалаад хэд хэдэн зүйл дээр бас ялгаатай байна. Тухайлбал одоо бид бас байнгын дэг дээр одоо хуралдааны танхим бол хуралдаан хийх одоо танхим байна гэж заасан. Тэгвэл цахим хуралдааны дэг дээр бол одоо байршлыг нь өөрчлөөд байгаа газраас ч юм уу гэр орноос ажил дээрээсээ ингээд хуралдах юм боломжоор сангадж байгаа. За нөгөө тэгвэр бид бас цахим орчинд хуралдаж байгаа учраас үг хэлэх асуулт одоо хугацааг нь богиносгосон. Тухайлбал одоо байнгын дэг дээр 5 минут үг хэлнэ. За дараагийн удаа 1 минут сунгаж болно гэдэг ингээд заасан бол за бид цахим хуралдааны дэг дээр 3 хүртэл минут үг хэлнэ. За дахиад 1 минут сунгаж болно гэдэг. Ингээд хугацааг нь одоо 2 минутаар богиносгосон. Тэр ийм зүйлүүд байгаа. За мөн ажлын албанаас ч юм уу тамгын газраас төлөөлөгч нартаа тараах материалыг бид бол цаасаар одоо яг өгдөг байсан бол цахим одоо хуралдааны дэг дээр цахим хэлбэрээр имэйл хаяг, фэйсбүүк хаяг одоо ямар л одоо холбооны хэрэгсэл ашиглаж болохоор түүгээр одоо материал авч төлөөлөгчд маань тэр цахимаар танилцаад бас цахимаар саналаа өгөх ийм одоо боломжтой. За манай энэ програм маань цахимаар оролцож байгаа төлөөлөгчд маань бас яг програм ашиглаа шууд одоо цахимаараа саналаа өгдөг ийм бас давуу тал бас байна. Цаашаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хэдэн ч удаа цахим хэлбэрээр хуралдаж болзошгүйг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас мэдэгдэж байна. За хамгийн гол нь орон нутгийн иргэдтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны талаарх мэдээллийг нээлттэй хүргэх бүх хил талын асуудлыг судлаж байгаас гадна за болж өгвөл орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа нөөц боломжинд тулгуурлан хуралдааныг шууд дамжуулан хүргэх ажлыг төлөвлөж байгаа гэлээ.